Үндсэн хуулинд засвар хийх нь бол тухайн дэлхийн дахны болоод тухайн орны нийгмийн хөгжил бүх юмнаас болж үндсэн хуулиа жоохон засвар хийдгийг юм байгаа юм. Ер нь өөрчлөлт гэдэг чинь бүгдийн биш ээ. Зарим заалтай. Энэ чинь бол дэлхийн нийтийн жишг. Одооны сонгогчдын 40 гаруй хувь нь одоо ихэд чадахгүй нэг ярьж байгаа шүү дээ. Энэ бол одоо үнэлэлттэй. Аль болохоор олонхын төлөөл байх ёстой. Сонгуулийн тогтолцоон дээр бас одоо энэ юу яаж байгааг бол дэмжиж байна. Олон намын төлөөллийг оруулах нь бас зөв гэж бодож байгаа шүү. Сонгуулийн дээр одоо нэг холимог тогтолцоо гэдэг байгаа. Тэрнийг би бас дэмжиж байна. Бас байх хэрэгтэй л гэж бодож. Нэммээр санагдаад нэмбэл одоо бас тэр эрх мэдэл нэр харьцангуй багасгах уу гэж бодож. Гишүүдийн цоо нэмэх асуудалдаар бол би нэмхийг дэмждэг хүн. Хүүхнийхээ хүнд бол бас нэг дэмжих хэвээр асуудлын нэг юм болов гэж бодож байгаа. Ягаад гэвэл хүн болгон л өөрийн гэсэн бодолтой байгаа. Гэхдээ залуучууд чинь үзэл бодлоо илэрхийлээд тодорхой хэмжээний бас нэг хувь нэмчүүл бас тэлд нь арай өөр байх юм болов гэж бодож байгаа. Гишүүдийн та яг одоо тухайн үеийн үндсэн хуулийг баталж байгаа үеэс хүн амын бараг нэг сая шавгаар нэмэгдчихлээ. Тэгээ бодох дээр цог хэмжээгээр нэмэх нь зөв байх. Нийслэс гараад ашаа байшингаа зараад юм уу байраа зараад ингээ хөдөө гарч байгаа залуучуудад дэмжээ, ер нь өрхөө дэмжээ гэх тийм үү? Энийг зөв болох. А дээр нь тэр сургуулиудыг яг чиглэлээр нь тухайн аймагуд гаргадаг нь бас их зөв.